Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд хэдүүлээ Unexpected-ийнхаа нарийнхаа дугаараар уулзаж байна. За тэгээ амлсан ясаар өнөөдөр хэдүүлээ Bella Hunter хоёрын талаар ярилцах болно. За тэгээ энэ хоёр маань бүр бөө юм болсон зэ бөө юм. Амар юм боллоо. Тэгээ би бас энэ удаан хугацаанд хүлээс нь бас онсон байна заяа. Амар олон мэдээллүүдийг багтааж чадлаа. Хүлээснийхаа ачаар. За хэрвээ өмнөх дугаарыг үзээгүй орж ирж байгаа хүмүүс байх юм бол яг одоо энээр гарч байгаа нэвтрүүлгийг буюу өмнөх дугаарыг заавал үзчихээд орж ирээрээ. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү. За Hunter Bella хоёр нь одоо энэ хүү Unexpected show-ны түүхэнд хамгийн амар эрттэй аав ээж болж байгаа хосууд болж оролцож байгаа. Яад гэвэл Hunter буюу эрэгтэй нь одоо дөнгөж 13 настай, эмэгтэй нь 15 настай ийм оролцогчд байгаа. За тэгээд сүүлийн дугаар дээр хэрхэн дууссан бэ гэхээр Hunter Bella хоёр ч нөгөө нэг сүүлийн эхондоо явж байхад Hunter нөгөө би эхонд ч очимааргүй байна мэн гэж мэгээ. Тэгээ ерөнхийдөө бол дандаа морьдог. Тэгээ бас морьд дууссан. Тэгээд Bella болохоор ингээ Hunter-аас салыг гингүүд ээж салгадаггүй гэж хэлээд ерөнхийдөө бол дууссан байдгаа. Bella салах бодлоо орхиод ерөнхийдөө бол харилцаан дээр анхаарч эхэлсэн байдаг. За Bella одоо 38-7 хоногтой жирэмсэн. Тэгээ гинт айгүйх базалт өвдөг, айгүйх тийм зовиртой байгаа. Hunter болохоор Bella-г одоо ингэ зовирлж яхад нь зүгээр л драматж байгаамаа төмсгөндөө өшөглүүлэхээс илүү муу байв гэжтэй наад өвдөлт чинь гих зэрэгээр хилдэг заяа. Тэнгүүт нь Bella зүрүүлээд яг ингэ жирэмсэн хүн шиг одоо юм хөх гиз ингэ жимсээр хийж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ ингээд жирэмсний өвдөлт үзүүлэх төхөөрөмж зүгээд өгч байгаа. За. Гэхдээ Bella ингээд өвдүүлэхээс өмнө ингэж бодсон гинэ. Би ингээд адилхан өвдөөд төрж байгаа. Тэгээ энэ өвдөлтийг Hunter одоо төмсгөндөө шүглүүлэхтэй адилханаар бодож байгаа бол тэр ч гэсэн өвдөх ёстой. Би өвдөж байгаа тэр ч гэсэн өвдөх ёстой. Тийм юм чинь төмсгөнд нь өшгөлчээ гэсэн чинь Bella-гийн ээж нь үгүй ингээ хоригдсан гинэ. Тэнгүүт нь Bella төхөөрөмж авчираад ингээд биеэр нь мэдрүүлж байгаа. За тэгээд базлалт эхлэхэд Hunter 1-2 үер дээр нь очоод бүр ингээд яг ухах гэж байгаа заа. Болио гэд. За тэгээд энэ хүн нэвтрүүлгийн эхэнд бол энэ хоёр маань айгүй тийм одоо сайн харилцаатай байдаг. Ерөнхийдөө бол хоорондоо нэг муудалцгаа болчихсон. Тэгээ Hunter хэлж байгаа байхгүй юу? Одоо би бол цаашид Bella-гаас холдохгүй. Би ухаарсан. Тэгээ ингээд хэрвээ жирэмсний өвдөлт мэдрээд миний ингээд одоо хэцүү байгаа нь Bella-г инээлгэж чадчихвэл надад одоо энэ өвдөлт юу ч бишээ гэж ярьж байгаа. Бас хөөрхөн. Маргааш нь тэд эмнэлэгт үзүүлдэг 40 фиг хүрсэн учраас аль бол хурдан төрөх гээд Bella тушаагүй юм байхгүй заяа. Тушаагүй юм байхгүй гэдгийг мэдээж бэлгийн ярилцаа орж байгаа. Эмч хэлэхдээ дөнгөж 15 настай, дээрэс нь хүүхэд нь том байгаа учраас хагалгаагаар төрөхийг санал болгодог. Тэгээ Bella-гийн ээж нь ингээл охиндоо үргэлж хагалгаа болцтой хамгийн аимшигтай хамгийн муухай юм гэж хэлдэг байсан гинэ. Тэгэл уйлал. Бистэ нэрээ чамаг гизээ хангаалгаад хэвтгэх чинь хармааргүй байна. Бистэ чамд энийг л хүсээгүй юмсан гэж уйлж мөлал. Bella-гийн хувьд л зүгээр байгаа. Үнэхээр одоо эмч хэлж байгаа бол хэлгийа гэд. Тэнгүүт ээж нь ингээд амар хүүхдийн сэтгэл санааг өмүүлээч байгаа байхгүй юу. Хагалгааны цаг товлоод маргааш тэд эмнэлэг рүүгээ явдаг. Машинд ингээ ээж нь Hunter-аас чи ээж гинүү гэж асууж байгаа юм заа. Охиноосоо биш Hunter-аас. Тэгсэн чи Hunter түүний өмнөөс айж гинэ гэсэн чи ээж нь гэлцээ. Ээж нь нэг тийм сонио. Тэгээд ээжийнхэн талаар зөндөө юм ярина заяа. Bella ээжтэй саяны 47 хоногт надтай хамт байсанд маш их баярлаа гэл сэтгэлийн үг хэлж байгаа байхгүй юу? Та байхгүй байсан бол би одоо энэ жирэмслэлтэйг давж гарч чадахгүй байсан гэсэн чи ээж нь юу яриад байгаа юм? Би 15 жил чамтай хамт байгаа юм шүү. Тэгээ чи сайн ээж болно гэсэн чинь Bella би сайн ээжтэй юм чинь сайн ээж болно. Тэгээ коллежд орно. Тэгээ ажил хийгээд таны хийсэн бүх зүйлийг төлнө. За ингээ хагалгаандаа орох болоход Bella-гийн аав нь Hunter-ийн ээж хоёр нь гадаа үлдчихэж байгаа юм. Тэгсэн чинь амар инээтэй заяа Bella-гийн аав нь ингээ видео коллоор ярьж байсан аа. Ондоо нэгэнт хагалгаа хийж байгаа юм чинь үрийн сувганд боох боломж байна уу байлаа мэдээд хэрэг. You ready? Yeah. See if they can tie her tubes while they're in there. За ингээ бүгд айгуух санаа зовдөг. Hunter ингээл яна би ингээ ухаалтчих үдэ бөөлчих үдэ. Гэтэ хамгийн их айж байгаа юм Bella-г өвдөхийг гэхээс хамгийн их айж. Ингээл айгуу хөөр химээрэл. Тэгээ хагалгаа нэг удаагүй дуустдаг. Тэгээ ингээ хүү Wesley мэндэлж байгаамаа. Амар том хүүхэд төрдөг заяа. Үнэхээр том хүүхэд. Ингээ камерны өмнө Wesley-г танилцуулах гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Hunter би аав юм чинь би танилцуулъя гэсэн чинь Bella ингээд ерөөсө твэрчээд өгдөггүй заяа. Үгүй чам дээр очимааргүй байгаа. Чам өсөхгүй байгаа.
Тэгсэн чинь ингээл Хантер юу яриад байгаа юм бэ? Чи нааш өвчгөлтөө гэл амар удаангуй байдаг заяо. Бэла яг тэгж ингэж өндөө орох ямар шаардлага байсан болоо. Веслиг төрснөө дараа Белагийн аав нь Веслиг тэрвэрнгээ хэлж байгаа байхгүй юу? Одоо хоёлаа ингээ хобой гутал өмсөөд гой юм хийндээ. Гэл тэгснэ ингээ Хантер руу хараал. Хүүхдүүдийг чинь хараал би өрн чамааг аалах бодол яриа жоохон багасж шүү заяа. Одоо хоёлаа дахиж хүүхэд хийхгүй байх тал дээр аягуусаа ярилцсанаа за гэл амар базуурны хэлээл. Аав нь амар хитрхи амар Белагаа өмөрөөд байна үгүй. За тэгээ энэ дэр бүр амар инээдтэй заяа ёо амар инээдтэй. Продюсер та хоёр ингээ цаашид яаж жирэмсээс хамгаалах гэж ингэж асуусан чинь ээж аав нь хэлж байгаа. Уг нь бол жирэмсээс хамгаалах их зүгээр юм байгаа штэ. Даан чи Бела уудаггүй маа. Хитрхи их нөгөө сөрөг нөлөөнөөс нь болоод уудаггүй. Тэгэхээр зүгээр албан ёсоор хүнтэй суух хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байгаасай л гэж хүсэж байна гэж байгаа. Тэгсэн чинь Бела гой ингэж хэлдэг заяо. 13 настай хүүхэд бэжэж Хантер гой юу гэж хэлсэн байдаг гэж guys. But sex буюу одоо бөхсөөрөө хийн гэсэн үг штэ. Тэгж их дуртай ингэнэ яад гэлж ирмсэн болдоггүй учраас. But sex because he thinks that is a way to prevent pregnancy and he doesn't want to wear a condom. Хичээлээ ээж авахгүй новш чинь юу гэж турагтай яваад идэг. Хар хөөрөө. Тэг ингээл бүгд хэлэх үггүй болол заа. Ээж аав нь сайн хэлээгүй бололтой. Угаасаа л ээж аав нь л буруу штэ. Хүүхдүүд нь ийм яриад ийм хийгээ явж байгаа гэдэг чинь. Аавын бодлоор Хантер одоо яг аав шигээ хүүхдээ хаяад явахыг үүсэхгүй. Тэгвэл би яг Веслиг хинээч дутаахгүй өсгөж чинь. Гэхдээ миний буруу байсныг нотлоод Хантер ингээ хүүхдээ өөрөө өсгөөд яваасай гэж би хүсэж байна. Имлэг таахад Хантер аав руугаа сая хүү маань төрчлөө та ирээд хармаар байна уу гэсэн мессеж явуулж лтэй. Тэгсэн чи аав нь баяр хүргэе. Над руу зургийг нь явуулаарэ гэж бичсэн байгаа. Мэдээж энэ хариуг сонссон Хантер болон Хантерийн ээж нь маш их ууралдаг. Тэгээ тэр угаасаа л юм хогийн амтан байсан. Ядаж анхны ачаа төрж явахад ирээд харчгад яахав дэстэй арчаагүй ингээд Хантер ээж нь тэгж байгаа. Тэгсэн чинь ингээл Хантер би угаасаа ингээд аавд дандаа татгалзуулаад сурцсан юм аа. Тэгээ режектлүүлээд сурцсан. Өмнөх бичлэгтэр болохоор Хантерийн аав нь уулзыг гээд цаг товлсноо уулзаж амжихааргүй болчлоо гэж хэлсэн чинь Хантер айгу сэтгэлээр унаад тэгээ унтдаг штэ. Тэгээ сэтгэлээр унахаараа маш их унтдаг. Тэгээ яг тэрүүгээр ингээл имлэгийн нөгөө хувцсны өрөөлөө ороод за би унтлаа гээл унтчихж байгаа юм за. Тэгсэн чинь ингээл Хантер ээж нь хажуунаас нь хэлээл заяа. Чи одоо ингээ аавыгаа хүлээх хэрэггүй. Тэр хүссэн бол чамтай холбоотой л байна. Хүсэхгүй байгаа учраас ингэж байгаа. Чи харин аавыгаа муу жишээ болгоод юу хийж болохгүйг сайн сураад аав. Тэгээ ирээдүйд ааваасаа илүү сайн аав болоорой гэж хэлдэг. 13 настай хүүхд ийм амар хэм тулж ингээ боддоо манайхаа. Йоо. Ингээ сэтгэлээр унаад хувцсны шүгэнд дэмий хөвтүүлж яхаар гээ гэрт нь хариулахаар болдог. Тэгээ маргааш сургуулаа тараад ирээрээ гэд. Сургууль гэснээс Хантер ч нөгөө хичээлдээ явдаггүй штэ. Айгу муу дүнгүүтэй 8 дугаар анги төгсгүүтэйгээ байсан өмнөх бичлэгтэр. Тэгээ тэрнээс хойш хичээлдээ айгу сайн явж байгаа. Дүнгүүд нь сайжраад 62 12 аваад эхэлсэн гинэ нөгөө одоо F-д авна гэсэн үг штэ. Хичээлдээ сайн явж байгаад нь Бела маш их баярлдаг. 8 дугаар анги төгсөх эртээ 2 дугаарт энд байлаа гэд хүүхэддээ одоо анхаарж байгаа ч юм биш. Чихнээсээ аав шиг байж чадахгүйгээс хойш хичээлдээ явсан дээр. Тэгсэн ч угаасаа Бела Хантерт нэг их найдахгүй байгаа гинэ. Одоо ингээм хамтдаа байгаа түүхт мөхтэй сайн харна гэдэгт ерөөсөө их найдахгүй байгаа. Ээж л найдаад байгаагаас биш би ерөөсөө найдахгүй байгаа гэж байгаа юм заяа. Ерөөсөө энэ хоёрын харилцаанд одоо хамгийн их санаа тавьж гэх юм уу одоо юу гэдэм бэ? Бела бол салахад бэлэн байгаа штэ. Түрүүчийн бичлэгэн дээр салахад бэлэн болсон байсан. Тэгээд зөвхөн Белагийн ээж нь л энэ хоёрыг одоо хамт байлгах гад хичээж байгаа хүн нь гэсэн. Белагийн ээж болон Хантер ээж хоёр талын ээжүүд нь ингээл хамт бай. Битгий сал гэл. Хантер маргааш нь хичээлээсээ ирээд хүүхдэд тэрхэд Белагийн ээж нь бүр ингээл амар гайхан бишрээл заяа. Хараач айгу соромгой байгаа зү гэл. Тэгэл хэлж байгаа хгүй Хантерыг ирээд хүүхдээ авахыг харах үнхээ хайр татан байсан гэл. Тэгсэн чинь нөгөө Хантер ингээл памперсын сольчих гэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь үгүй би баста памперс сольж чадахгүй. Гэ уг нь бол солих гээд очисон. Тэгсэн чинь нөгөө зунгаг гарцсан байдаг байхгүй хар өнгөтэй. Тэгсэн чинь тэрийг харчаал би угаасаа сольж чадахгүй мэн боллоо гэл. Тэгээ Белагийн ээж заяа. Буюу хадам ээж Хантер хоёр амар дотн заяа ингээ хамт ингээ суугаал юм яриад. Тэгэл Белагийн ээж нэлээхгүй би өстө чиний өмнөөс л айгүйх памперс солиод байгаа шүү. Ингээл тэгсэн чи Хантер зүгээрээ та угаасаа манай эртний өмнөөс л ээж байсан юм чам гэл. Айгуу муухай доош нь хэдэгнээс нь тий.
Хүүхдээ ингээл зүгээр унгангууд л аваарай яста муухай өндөртэй аваарай гэл тэгээд Хантер. Беллагийн ээж нь Хантерт одоо ингээ хүүхдээ ингээрээ тэгэрээгээ зааж эхэлдэг. Тэгээ ингэхдээ хэлж байгаа. Дөнгөж 13 таим чи мэдэхгүй байх нь аргагүй. Юутай ч хичээж байгаа нь сайхан байна гэж байгаа. Тэгээ энэ хэсэг дээр хүмүүс амар шүмжилсэн. Одоо энэ чинь нөгөө нэг 7 хоногийн нэгт өдөр гараа явдаг байхгүй юу? Тэгэл нэг ангийн үдчихэл хүмүүс энэ Беллагийн ээж нь юу яриад байгаа юм бэ те? Одоо 13 настай ч гэсэн над чинь бүлэгтэн хүүхэд хийчээд байна те. Одоо бэлгийн харилцаанд ороод яваад байна. Тэгэхээр өөрийнхөө бүтээсэн хүүхдийг өөрөө харах нь зөв юм биш үү? Яагаад над хүүхдээ одоо сэтгэл санаанд нь нөлөөлөөд чи мэдхгүйч байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөд байгаа юм бэ? Наад чинь сурах хэвээр. Яагаад сурахгүй байгааг нь хүлээн зөвшөөрөд байгаа юм бэ гэж их шүүмжилсэн байдаг. Түүнээс гадна одоо ингээ Фалон буюу Беллагийн ээж нь Хантер руу харж байгаа хаарцтэй хамт байгаа ингээд биеийн хилэмж ингээ хүмүүс харчаад Хантер цай юм уу? Наа чи ингээ хүүхэд сонирхох юм биш үү гэх мэтчлэн зүйлс ярьж эхэлсэн. За энэний талаар хэдүүлээ төгсгөлд дэлгэрэнгүй ярина. Дэмэлгээс гарахт нь Хантер ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээл Беллагийн ээж нь дэмэлгээс гарахт хүртэл тусалсан аюу хөөрхөн байсан ингээл. Машинд явж байхад Беллагийн аав нь Хантерт хандаж ингэж хэлдэг. Чи сайн туслах хэрэгтэй. Эсбүгөөс чиний зураг сүүний хайрцаган дээр гарна шүү гэж байгаа заяа амар тийм. Сүрдүүлгийн өнгө айстай сүүний хайрцаган дээр гарна гэдэг нь сургуу алга болсон хүмүүсийг сүүний хайрцаган дээр ингээд зургийг хөвлөө тараадаг штэ. Тэгж хэлж байгаа. Ер нь бол алчи шүү л гэдэг. Аавын бодлоор Хантер угаасаа санхүүгээр дэмжиж чадахгүйгээс хойш хүүхдээ сайн харж сурах хэрэгтэй. Тэг өөрөө бүгдийг хийх хэрэгтэй. Гэсэн чинь Хантер ингээл амар хэгжүүрхэл заяа. Та ер нь хитэн памперс солилцсон ингээд. Йоо. Бүтгүй аргагүй л жоохон хүүхд юм да чаавс. Аавда авгаа авахыг заах гэж оролдож байгаа юм заяа. Тэгсэн чинь аав нь би хүүхдтэй болохдоо ажилтаа байсан л да. Хангалттай насанд хүрсэн байсан л да. Гэсэн чинь Хантер миний хийх ажил бол сургуультай явах. Би ч гэсэн ажилтай гэдэг жаа. Беллагийн аавын орон дээр өөр тийм хэгжүүн одоо хэрүүл урал дуртай байсан бол Хантертай ингээ шууд хэрэлдээл эсвэл лекц унших байсан байх. Гэхдээ Беллагийн аав нь тэгдэггүй. Тэгээ би ингээ чамайг том болоход ч тусланаа. Яг ингээ над чиг хариуцлага өөрсөн санхүүгийн хувь чадамжтай эр хүн болоход ч бид нэр туслах болно. Тэгэхээр чи хичээгээрэй гэж хэлж байгаа. Nice. Or the baby. I mean, we haven't really got him to change poopy diapers yet. We're still working on that. You want to change? How many did you change? How many, not even Oh. poopy, how many diapers? I had a job when I started having kids and worked a lot. I got a job. School. You're going to get through it. We're going to make you. And then straight out of school, we're going to send you right to work. Ингээ нэгэнд гэртээ гарсан. Тэгээ гэртээ гарсан учраас энэ хоёр ч ингээ хамт байгаад эхлэн штэ. Тэгэнгүүт аав ээж хоёр нь дахиад жирэмсэлчгүй дээ гэдэгт айгүйх санаа зовдөг. Одоо ингээ бэлгийн харилцаандаа л одоо анхаарч үзээрэй гэд. Энэ хоёр өөрсдөө тодорхойлохдоо угаасаа актив, итвэхтэй бэлгийн амьдралтай гэж тодорхойлдог заяа. Бүр амар. Үннээ хэлж байгаа нь сайн ч гэсэн бас арай юу. Белла Хантер хоёрын хамгийн удаан бэлгийн харилцаанд ороогүй явсан үе нь хизээ вэ гэхээр эмнэлэгт төрж явах хугацаа гинэ. Эмнэлэгт байх хугацаанд л одоо бэлгийн харилцаанд ороогүй. За ингээ эмч 6-7 хоног хүлээгэж хэлсэн. Тэгээ Хантераас хүлээж чадах уу гэсэн чи Хантер чаднаа гэж байгаа. Тэгсэн чи Белла худлаа яриадэ. Төрөөд 2 хонжиход чи намайг бавах гэж оролдоо үсттэй. Туулаа юм уу чи? гэж байгаа юм заяо. Йоо, guys. What? 12, 13, 15 настай хүүхдүүд штэ. Юу гэлтвэ? Тэг гэртээ ирээд Белла усанд орох гээд байжсэн чинь ээж нь заяо. Беллагийн ээж нь Хантер чамтай хамт усанд орно. You don't even make it like 2 days, and then you're trying to hunt me, so you're like a rabbit. Hunter's gonna shower Yeah. with you? Okay. Бүр ингээд энэ хоёрын хийх ясгүй юмыг бүр ингээ хийгээд бараг бэлдэж өгöd байгаа юм шүү. Байр оронгийн. Тэгэл Белла хэлээл ээж аав маань бит хоёрыг мэддгүй юм шүү байгаа. Хаалттай хаалганы цаана яг юу идэх юм аа мэдхгүй л дээ гэж мэгэл заяа. Ийв. Аав нь айгуу тийм сүрдүүлгийн чанартай яриад байсан шүү дээ. Ер нь бол Хантер Белла хоёртой дахиад хүүхэд гараад ирэх юм бол алаа шүү те. Одоо сүүний хайрцаган дээр зураг чи хөвлөлөө шүү гэ яриад байсан аргагүй байгаа байхгүй юу. Ийм аймаар захгүй байхад чинь угаасаа ингэж сүрдүүлгийн чанартай ярьж ижил сонсгоор байгаа байхгүй энэ хоёр. Wesley хүү төрснөөс хойш аль хэдийн 2-7 хонцсон байдгаа. Тэг ингээ бит хоёр сайн байгаа гэд Белла ярьжсэн чи Хантер хажуунаас ингээл нүлэм гал
гээл суугаад идэг. За арай л хүүхдэрөө 13 настай хүүхд чинь гэхгүй зү. Беллагийн ээж нь Хантер Белла хоёрыг сургуулаа төгсөх хүртэл гээд бүр ажилласаа гараад Веслиг харж өгөхөөр шийдсэн байдаг. Гэртээ сууж байгаа гэсэн. Одоо ингээд Белла коллежид орохын тулд нөгөө cheerleading-гээ аягүй сайн бэлдэх хэвээр cheerleading-ээрээ бас эднэр чинь коллеж руу ороод хөнгөлөлтөд сурах мурах тиймэрхүү эрхүүд авдсан мэлээ. Тэгээ тэрэндээ бэлдэж эхэлж байгаа. Хөхүүл ингээд сүүгээс хаагаал. Хөхүүл үедээ тийм бэлдэн гэдэг бас чанга үз. Тэгээ Беллагийн хувьд аль хэдийнэ сургуультай яваад эхэлсэн. Тэгээ сургуульдаараа хөхөө саагаад гэртээ авчираад ингээ хүүхдээ угжих байдлаар энэ хэд маань амьдран сууж байдгаа. За ингээд дээштэйгээ машинд явж идэл Хантраас Беллагийн ээж рүү follow гэж мессежүүд ирдэг зав амар сандарсан байдалтай. Тэгээд ээжээс нь Белла жирэмсэн юм уу гэж асууж байгаа. За Хантер ээж нь амар уралдаг. Яхаараа надаас ингэж асуудیں۔ Яхаараа та хоёр ингэж асуулгах юм хийцэн байдгийн гэж асууж байгаа. Чи 6-7 хоног болоогүй штэ. Гэсэн чи Белла мэдгүй тэр ингээ 3 хоногийн өмнөөс намайг жирэмсэн гэж бодоод бүр итгээд байгаа. Тийм параноид болцсон гинэ. Бүр ингээд жирэмслэлтээс хөөрхийн ардаа трама авсан юм яасан ингээд. Тэгээ ээж нь асуудаг байхгүй юу? Тэгж бодогдохоор юм хийсэн юм уу гэсэн чи Белла дандаа л бэлэвч хэрглэж байгаа гэж байгаа заяа. Энэ хоёр хийх ёсгүй штэ. Тэгээ продюсер асуудаг байхгүй юу? Та хоёр төрснөөсөө хойш хэд хоноод харилцаанд орсон бэ гэсэн чи 4 хоноо л орсон гэж байгаа. Яг эмнэлгээс гараад шууд харилцаанд орсон байгаа байхгүй юу? Магадгүй тэр Беллагийн ээж нь хамт шүршүүрт оруулснаас болж ирсэн гэж магадгүй. Тэгээ Белла ингэж хэлдэг. Жирэмсээс хамгаалах юм нууж чадахгүй болохоор харамсалтай нь бэлэвч хэрглэж байна да. Продюсер Хантраас чи яагаад Беллаг дахиад жирэмсэн болсон гэж бодоод байгаа юм бэ? Бэлэвч чинь цоорж морж янз бүр болсон юм уу гэсэн чинь Хантер үгүй л дээ. Зүгээр л тэгж бодогдоод. Тэгээ тэгж хэлж яхтаа ингээ унгаад байдаг заяо. Амар их. Гэтэ 13 настай хүүхдүүд ч арайч ингэж юм төлөвшөөгүй зан авир олон нийтийн газар гарахгүй үсттэй. Телевизийн өмнө унгах ч юм уу те. Тэгэхээр энэ Хантерын сөр хүмүүжил бас их том асуудал байгаа. Тэгээ Белла айгаад Хантер одоо ингээл жирэмсэн юм уу? Жирэмсэн болчихжээ яг маг гэд харна айчж байгаа штэ. Яна би нэрээ жирэмсэн болсон юм шүү гэд. Тэгээ тест авч үзэхээр болж байгаа. Тэгээ ээж нь уурлаад хэрвээ чи жирэмсэн болсон байх юм бол би Весийг өөр дээр аавь шүү. Чи угаасаа 2 хүүхэд асарч чадахгүй. Тэгээ Белла амар өөртөө ихтэйгээр за. Би ч Хантерч 2 хүүхэд асраа явчих чадна гэж хэлдэг заяо. Гэсэн чи ээж нь Хантер одоо айгүй хэцүү цаг үеийг туулж байхад чи 2 хүүхэд энэ хорвоо дээр аваад ирвэл тэр шууд яваад өгнө штэ гэж байгаа заяа. To finish school, you have to. And we're having a hard enough time right now trying to get him to go as it is. And you bring 2 into this world, he's going to be like, yeah, absolutely not. Not going. Чи гэдэг нь юу гэж байгаа? Чи ганцаараа хүүхэд хийгээд авчираад байд юм уу? Тест аваад харих замдаа ээж нь одоо та хоёр тэгж их одоо хийхээ бойл те бэлгийн харьцаанд орохоо бойл гэсэн чинь Белла та наад үгүй Хантертаа л хэл тэр л дайрдаг. Ээж нь үгүй чи ингээд хинаад зохицуул та гэж хэлдэг. Беллагийн ээж нь заяо энэ хоёрыг дэмцэндээч биш зүгээр урьдчилан сэргийлэх үүднээс бэлгэвчнүүд аваад дүүргэцэн байдаг гинэ. Айгүйх бэлгэвч аваад. Тэгээ одоо хэрэг бэлгэвч үлдсэн гэсэн чинь Хантер урьчин 3-ыг хэрэгэлсэн. Ягаад гэхээр урагдсан байх вэ гэж бодоод байн солиод байсан гинэ. Тийм амар бэлгийн итгэвтэй байхнаас биш штэ уг нь. Тэгээ Белла ч гэсэн айгу тэнийг энэ өөрийгөө ч бодохгүй зөвшөөрчлээдэг. Тэгээ ээж аавч тэр ингээл зүгээр хүлээн зөвшөөрөө. Белла дахиад жирэмсэн болсон байх юм бол аавдаа ерөөсөө хэлэхгүй гэж байгаа. Ягаад тэгэхээр аав нь хэрвээ чи дахиад жирэмслүүл хүүхэд чи амьгүй болно шүү гэж хэлсэн гинэ. За тэгээ тестийн хариугаа хүлээгээд байж хата бөө айц болон заяа. Тэгээ ашгүй нэг юм жирэмсэн болоогүй байдгаа. Бас ч гэж. Беллагийн одоогийн байдлаар аав ээж нь Белла, Хантер, Весли тэгээ бас эгч нь жирэмсэн штэ. Беллагийн эгч нь амьдарч байгаа. Тэгээ ээж нь чи угаасаа миний хэлсэн үгнүүдийг нохоо утсан чинээ тоохгүй юм байна. Болсон тэр жирэмсэн болж болох магадaltaй байсан процессоо аавда хэлээрэ гэдэг. Аавда би ингээ сая жирэмсэн болсон байж магадгүй гэж одоо тест үзлээ гэж хэлсэн чи аав нь сургуулаа төгсөж ажилдаа болтлоо. Тэнийг юм хийх хэрэггүй шүү. Хүүхдээ чинь бол хараад өгнө. Итгэвтэй бэлгийн амьдралтай байх ёсгүй хүмүүсээ. Жирэмснээс хамгийн сайн хамгаалж чадах юм бол огт хийхгүй байх. Гэсэн чи Хантер no үгүй шүү. Тэг чадахгүй гэж тэгж байгаа. Тэгээд бүр Хантрийн ээж нь аргаа бараад Хантрийн өрийн сувгийг боолохоор төлөвлөж байгаа гинэ.
Тэгсэн чи Хантер сонсоод үгүй би төмсгтөөгөө баймаар байна гэл. Хантер бүр ингээд амар драма авж байгаа хаа энэ юмнаас те. Хүмүүс ингээд тойрч суучаал өөрийн сувгийн болгуулах байгаа. Тэ одоо засах байгаа антер гэж ярангууд нөгөөдөг чинь бүр ингээд айгаал би төмсгтөөгөө үлдээ плиз гэл. Ёо. Where you don't have sex at all. Hell no. Stacy said she would sign to make him go get fixed. Definitely Let's just- look into it. Yeah. I'm keeping my balls. You keep Hey, your don't get rid balls. of your balls. They just Oh Lord. See, this is why. they just cut your tubes. Хантерын бейсболын тоглолтын үсгэр бөөндөө явдаг. Хантер аавыгаа харуултчил байгаа заяа. Аав нь бүр мессежэнд ч хариу өгөө болцсон. Веслийг төрснөөс хойш. Уг нь Вестэл уулзуулахыг хүсэж байгаа ч аав нь огт харилцаагүй болсон. Тэгээ гэр бүл нь Хантер чи одоо ухаарах хэрэгтэй, чамд хэрэгтэй бүх зүйл бол одоо бид. Хэдий аав нь байхгүй ч гэсэн Хантер өмнөх шигээ одоо сэтгэлээр унж янз бүр болохоо болоод илүү хичээж дүнгээ AB болгоод 8 дугаар анги амжилттай төгссөн. Бас хүүгээ сайн харж памперс сольж чаддаг болсон гинэ. Басте памперс биш зүгээр шесте памперсын сольдог болсон. За тэгээ ингэ байжсэн чинь Белла заяа бүр Хантраас хоёлаа дахиад нэг хүүхэдтэй болъё гэж асуудаг за. Oh my god. Тэгээ яагаад гэсэн чи Весли хитрхийн хурдан том болоод байгаа болохоор гинэ. Hunter, I want to have another baby. I just want to relive what I had with Wes because he's growing so fast. No. We'll just have to see. Хантер бүр үгүйгүй өстой тийм байхгүй шүү гэдэг. Тэгсэн чинь Белла ингээл амар ингэж хараал. Харч л бай гэж мэгээ зөө яах гээд энэ дураг чинь. 4 сарын дараа Белла ахлах сургуульд ордог. Тэгээ их чинь ч төрсөн. Ээж нь 2 зээгээ хараад гэртээ аав нь их мөнгө олохын тулд илүү цагаар сунж ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн анги буюу Тэл-Олын оронд гарсан 10 сарын дараа гэдэг анги дээр Весли 1 нас хүрэх гэжээдэг. Белла 16 хүрсэн, Хантер 14 нас хүрчээ. Төрсөн өдрийн үдшилтэд бэлдээд айгүй завгүй байдаг энэхэд. Весли Хантертай айгүй тийм адилхан сахилгагүй зантай. Ер нь л аавтайгаа амар адилхан зантай гинэ. Нэг жилийн хугацаанд Белла Хантер хоёр хоёулаа төлөвшөж одоо том хүний амьдралд сайн дасж байгаа. Энэ хоёр бүр боломж гарвал тэврэлтэй л байдаг заяо. Айгуу тийм биендээ айгуу тийм сайн болцсон байдаг. Хантерын аавын хувьд ганц л удаа Веслиг харсан. Тэгээд нөгөө түрүүчийн бичлэг дээр Хантерын аав нь шүүхтэлцэж байгаа гэд ярьсан штэ. Тэгээд юм шүүхтэлцэх процесс нь яг хүүхдийг 1 настай байхад эхэлсэн гэж ярьсан. Тэгээ яг одоо энэ бичлэг дээр эхэлж яадаг шүүхтэлцэх үйл явц нь. Тэгээд одоогоор шүүхийн шийдвэр нь ингэж гарсан. Хантрыг одоо романтик харилцаатай хүнтэйгээ хамтны гэрт хонж болохгүй гэсэн юм шүүхийн шийдвэр гарсан маа. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Беллагийн хонж болохгүй гэсэн үг. Хоёрдугаарт Хантер ээжиндээ аавындаа гэж 7 хоногор ээлжиж очиж хонж байгаа. Тим шүүхийн шийдвэрүүд гарсан байгаа одоогийн байдлаар. Веслитэй ээжтэйгээ байх 7 хоногтой уулздаг. Тэгээ Хантерын мөрөөдөл нь болохоор Беллатай, Веслитэй хамт байх боломжтой байх. За ингээ хөрхийн хамтаа Хантерын явах цаг болж байгаа нөгөө өмнө нь ч айгүй ингээл дураараа хамт усанд орж мороод хамт хонж моноод идвээс одоо тийм байхгүй. Байнга одоо шүн явж байгаа. Тэгээ хүүн хөрхийн хамтаа аавыгаа л гэдэг заяа чаавас гэл уйлал аав руугаа зүтгээл хөрхийн хамтаа хүүхдүүд нэрээ хинч байсан голохгүй гэдэг яг үнэн шүү те. 7 хоног би нэгээ харахгүй байгаа болохоор маш их сандаг. Тэгээ продюсер одоо өнгөрсөнд очихоор болвол юмсыг арай өөрөөр хийх байсан уу гэж асуусан чинь Хантер шууд бэлгийн харилцаанд орохгүй байх байсан. Гэсэн чи Белла би ч гэсэн бэлгийн харилцаанд орохгүй байх сонголтыг хийх байсан. Ийм нөхцөл байдалд Веслиг оруулсандаа маш их гэмшиж байгаа. Back and do it all over again, what would you do different? I would not crack. What is crack? Crack means have sex. I agree. If I could go back and do it differently, we wouldn't have ever had sex because I feel bad for dragging Wes into the situation with his dad's side. Тэгээ бусад хүүхдүүдийг ээж аавтайгаа ингээл нормал гэр бүл шиг байж чадахгүй болохоор хөөрхийн амтан эцээст Весли л хохирж байгаа байхгүй юу? Хантерыг явхад Весли уйлал, Белла бас уйлал үлддэг заяа. Good, yes. Go night. We'll see Daddy in a few days, Bubba. It's okay. Mommy miss him too.
Энэ явдлаас 7 хоногийн дараа Хантерын аав нь Хантер болон Веслигийн асран хамгаалах эрхийг 100% өөр дээрээ авахар шүүхэд хандсан байгаа. Ингээд unexpected нэвтрүүлгийн маань season 7 энэ хүрээд өндөрлөдөг. Энэ хэдийн маань шоу ингээд өндөрлөлтгөө ингээд цаашаад бодит амьдрал дээр юу болсныг дуулгая. За эхний ярих хүн бол манайха Fallen буюу Беллагийн ээжийг ярих нь зүйтэй. Беллагийн ээж нь сошиал дээр Freaky Fallen гэдэг нэрээр алдаршсан заяа. Гаж донтэй одоо эвгүй Fallen гэдэг гэсэн. Яад гэхээр Fallen-ы бүр ингээд 17 18 онд бичсэн твиттернүүд нь ил болсон байгаа. Тэрээр Teen Moms буюу өмнө нь хэдүүл ярьсан 16 дэх жирэмсэн гээд MTV-гийн одоо original нэвтрүүлэг байдаг штэ, яг ийм өсвөр насны жирэмсэн хүүхдүүдийг гаргадаг. Тэр нэвтрүүлэгт донтсон заяа. Оролцогчд руу ингээд яг одоо хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг ингээд юм бичдэг. Түрүүжийн нөгөө өмнөх дугаар дээр ярьсан нөгөө Tyler, Caitlyn хоёр моёрлоо ингээл меншн хийж байгаа л бистэ хоёрыг аюу дэмжиж байгаа шүү. Өстө нэрээ би яг иймэрхүү юмыг туулж гарсан. Намаа ингээ фолло хийгээрэй мэгэрэй гэл тиймэрхүү аюу тийм юмнууд бичдэг. Тэгээ тэр нь ил болсон байгаа. Тэгээд дээрээс нь заяа манайхаа Justin Bieber-ыг 17 настай байхад нь намайг тоогооч дээ. Өнөөдөр их хүнд өдөр байлаа. Миний хоёр охин чамд бүр үнэхээр их одоо obsessed те. Айгу тийм дуртай. Тэгээ намайг фоллоу хийгээч те, намайг анхаараач те, тоогооч те гэж мэгэж айгуух тэгэж Justin Bieber-ыг ингэж меншн хийж агаад ингэ бичдэг байсан заяа. Тэгээ хүмүүс эндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр нэгдүгээрт Fallen хитрхи Teen Moms-д донцсон байсан учраас охинооч бас одоо эрт жирэмсэн болоод шоуны од болохыг хүссэн. Энэ дүгнэлтийг хийсэн байгаа заяа. Тэгээд энэ манайхан голонд батлагдсан байвал яах вэ? Fallen-ы хамаатны хүн нь одоо нөгөө нэг им групп руу бичээд Fallen ингээд гэрт нь очих болгоно ингээд баян Teen Moms гарч идэг байсан. Тэгээ ингээд баян одоо энд хэрэг оролцох боломж байсан бол би оролцох amazing гихчлэн тиймэрхүү юм бичдэг байсан. Тэгээ хамгийн гол нь Hunter Bella хоёрыг хамгийн харилцаж эхлэхэд нь энд хоёр айгуу тийм хөөрхөн хүүхдүүд юм чинь од болох нь гарцаагүй гэж хэлээ. Тэгээ ер нь бол энэ хүү жирэмслэлтийг бол Fallen төлөвлөсөн байхаа гэсэн тийм мессеж бичсэн байгаа заяа. Гэтэ яг тэр мессежээ нь одоо хамаатныхаа хүн шиг профайл нэгээд хинч бичиж болно л доо. Гэтэ тэр амар тийм детальны мессеж байсан. Тэнгүүд хүмүүс итгэж байгаа. Fallen ч нэр үнэхээр охиныгоо од болох гээд зориуд ингэж өсвөр наснд нь жирэмслүүлсэн юм байна. Итгэж эхэлсэн заяа. Хоёрдугаард гэх юм бол Fallen жаахан банднарт дуртай педо юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Ингээд юм эргэтэй оролцогч нөрлөө чистэ айгуу сайн аав шүү мав шүү ингээд меншн хийж агаад ингээд бичдэг байсан байхгүй твиттерүүд. Бичсэн нь ил болоод тэгээ хүмүүс тий Хантертай ингээд сонин одоо сэдэ аяад байгаа юм шиг харилцаад байсан нь учиртай байсан юм. Угаасаа л жоохон баннерт дуртай байсан юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа. За түүнээс гадна бүр амар солиотой юм болсон заяа манайхаа. Саяхан буюу 4 сарын 20-нд Fallen баривчлагдсан байгаа. За тэгээд үйл явдлын процессыг ярих юм бол Hunter-т нэг юм утас байд юм байна л да. Тэр утсыг follow өгсөн заяа. Байршил ингээ юм хумыг нь бүгдийг Fallen цаанаас нь access хийдэг. Одоо юм хумыг ингээ хардаг. Баг ингээд spy тагнадаг утасны машин. Нэг тийм утастай заяа. Тэгээ гол нь тэр утсыг зөвхөн ээжэндээ очихоор ашигладаг. Аавындээ очихоор ашиглаж болохгүй. Яагаад гэвэл аав нь тэр утсыг гэртээ оруулахыг зөвшөөрдөггүй юм байна л да. Тэгсэн чинь Hunter тэр уцтайгаа байгааг нь хойд ээж нь харчиж. Тэгээ хойд ээж нь уцаа охийг шаардтал Hunter эсэргүүцээд хойд ээжигээ орлууд түлхээд. Тэгээ мэдээж хойд ээж нь цагдаа дуудсан. Тэгээ гараа явсан байгаа. Тэгсэн чинь Hunter-ийн ээж нь гадаа нь хүлээж исэн заяа Hunter-ыг. Уг нь бол тэр 7 хоног аавындаа байх 7 хоног нь ерөөсөө тэг ээж мэж нь ирэх одоо юуг байхгүй ирэхгүй. Тэгсэн чинь ээж нь гадаа хүлээжсэн заяа. Тэг яг төлөвлөж байгаа юм орголцчих байсан гинэ. Тэгээ бөө хэрүүл асан. Одоо нөгөө Hunter-ийн ээж чинь ингээл чи өстө нэрээ эн чинь миний хүү заяа би чиний байшинд ороогүй байна заяа бүр амар ингээ пэдэж мэдэгээ тэгээ бөө хэрүүл асан заяа. And at this point she's like in the threshold of my house. She's like I'm not in your house and I was like close enough. And Тэгээ Hunter-ийн ээж нь одоо болсон энэ процессыг Fallen руу бичсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь Fallen салхи шиг давхиж ирсэн гинэ. Тэг ганцаараа биш заяо. Бүлээрээ тэр чинь нөхөртөөгөө Беллатэй, Wesleyтэй заяо. Бүр ингээд амар олуулаа Hunter-ийн төлөө ирж байгаа. Тэг Fallen машинаасаа бууж ирээд шууд хойд ээж рүү дайрж байгаа.
гэл хэрүүл хийгээл ойрч хашгич заал. Чи өстө нэр одоо ингэж байгаа юм те яг цагтаа дүүцэн юм аа бөө юм болоод. Тэгээ цагдаа нар хүртэл цагдаа нар тухайн үед ирсэн байсан. Тэгээ шок заяа. Энэ яг хин бэ? Тэгээ цагдаа нар гол нь нөгөө фолныг амар ингэж ээж рүү дайрсан учраас найз охин гэж бодсон гинэ. Хантрын найз охин гэж бодсон заяа. Oh my god. Тэгээ уг нь бол энэ хэрүүл одоо зөвхөн Хантрын гэр бүлийн хооронд болж исэн хэрүүл ахгүй юу? Хантрын ээж нь Хантрыг авч явна явахгүй гээд тэгээ Хантраас зөвшөөрөөдөгөө утас хэргэлсэн гээд тэгээ хойд ээж нь бас нөгөө Хантрыг өөрт нь хүч хэргэлсэн болохоор цагдад утсан маа. Тэгээ Хантрын аав нь тухайн үед ажил дээрээ байсан. Тэгээ хойд ээж нь ганцаараа гэртээ байсан маа. Тэгээ ганцаараа гэртээ байсныг мэдсэн Хантрын ээж Фолон хоёр ирээд одоо баг цус үзэж байгаа байхгүй юу? Тэгээ даанч бүтлгүүцээ яагаад гэвэл цагдаа нар аль хэдийн ирсэн байсан. Беллагийн ээж Фолон яа цагдаад баригдсан бэ гэхээр цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй 2 удаа цагдааг түлхсэн байгаа. Тэгээ баригдахаа хүмүүсийн өмнө мэдээж бөө юмлж байгаа. Тэгсэн чинь хамгийн тэнэг нь манайхан Беллагийн аав нь заяа цагдаа нарын өмнө Хантрын аавыг сүрдүүлсэн байгаа. Чисто нэр араа мэдж яваарэ чи натаа ингэж харцахгүй шүү. Эсвэл би чам ингэ шүү тэг шүү гэд. Одоо сүрдүүлгийн чанартай ярьдаг хүн штэ. Тэрүүгээрээ цагдаа нарын өмнө сүрдүүлсэн байвал яах вэ? Амар мангар заяа. Тэгснээ бүр болоогүй цагдаа ингээд сүрдүүлэх гээд чи яадаг гинэ чи яах гээд байгаа ингээл баг амар тийм томроол заяа цагдаад амар мангар. Тэгээ хүмүүс энэ бичлэгнүүдийг нь одоо цагдаагийн ингрийн камер гэж яддаг штэ. Тэр камер нарээс бүгдийг үзэж байгаа. Тэр камер нарээс бүгдийг үзсэн хүмүүс хүүе энэ Беллагийн аавын ч гэсэн баривчлаад яваач наадах чи ингээд цагдаатай ингэж харьцах ёсгүй штэ арай дэндүүийн толгойг нь хилээ явуулсан байж штэ гэж хүмүүс харж байгаа юм заяа. За тэгээд цагдаа ингээд баривчлаад Фолоныг боцоход машин руу явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд Хантер гадаа ингээд гарч ирээл толгой молгоо барайл ингээд сууж идэв. Тэгсэн чинь ингээд Фолон Хантер руу араал. Юу лээ? Зүгээр дээ хонгор минь тайвшир гэж хэлдэг заяа. Охиндоо юу ч хэлээгүй ээжэж хөөрхийн амтан Белла тэнцээ ингээл уйлал хүүхдээ ингээл яг уйл гэл уйлал яваад байгаа. Беллага ингээ уйлж байгаа дуу айгу тийм тод сонсогдож байгаа сте. I'll help you. Alright, so you go to my car. It's okay. Calm down. This is fucking a 2-year ongoing goddamn bullshit, and they called rape on my fucking daughter. Hang on. Do you have anything on you? No. Why the hell would I have something on me? Email. We got a couple people pulling up in cars. Stop. Yes, she's under arrest. За гэхдээ Фолон 4 сарын 20-нд баривчлагдсан ч гэсэн тухайн шөнөө $420 юу тавих вүлээ. Нэг тийм барьцаа өгөө тэгээ судлагдсан байлээ. Тэгээ яг энэ хэргийнхэн шүүх хурлахаар 6 сарын 5 хавцаа болно гэжсэн. Энд чинь нөгөө шууд шүүх хурал нь болдог амар удаан процесстэй явдаг. Тэгээд манайхаа 5 сарын 6-нд заяа Белла Instagram бишээ TikTok-н дээрээ ингээд engagement ring буюу одоо сүү тавих юм бүгж авсан. Сүү тавьсан гэдгийг зарласан байлээ. Тэ Хантертэй сүү тавьж байгаа гэдгийг зарлсан заяа. Тэ ингээл хүмүүс өөс нэрээ за болж тэ хөөрхийн амьтад гэ бэжсэн чинь 5 сарын 8-нд Хантрын аав нь шүүх хуралд ялаад Хантрын асран хамгаалах эрхийг 100% өөр дээрээ авсан гэдгийг мэдэгдсэн. Юун хөөрхийн амьтдын сүү тавих мэвхтод лөөлөө олж байгаа байхгүй. За үүнээс гадна Хантрын аав Кейси Джонсон Беллагийн ээж Фолонтэй шүүгтэлцэж байгаа. Юун дээрээ гэхээр Веслигийн асран хамгаалах эрхэн дээр шүүгтэлцэж байгаа юм байлээ. Тэг хүмүүс хэлээд байгаа байхгүй юу? Беллагийн ээж Фолон, Беллагийн аав Крис хоёр айгүй тэнэг байна. TikTok дээрээ тэр хоёр чинь ингээл та нар өстой нэр юм заваан сэжгийн юм боддог. Би өстой тийм биш те. Та нар л ингээд сэжгийн боддог болохоор миний үйлдэлийг тэгж бодоод байна гэх тиймэрхүү утга жанцантай юмнууд их ярьсан бэлээ. Тэгээ гол нь энэ хоёр чинь одоо Веслиг авч үлдэхийн төлөө шүүгтэлцэж байгаа хүмүүс штэ шүүхэд дуудагдсан. Тэрийг ингээд бодохгүй янз бүрийн ингээд хэрэг төвөгт орооцолтоод яваад байгааг нь хүмүүс ерөөсөй ойлгохгүй байгаа. За тэгээд guys өнөөдрийн маань Хантер Белла хоёрын бичлэг таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээ суугтаа лайк болон subscribe дараагийнхаа бичлэгийг хүлээж байгаарай. Тэгээ энэ бичлэг дээр бас лайка дараад комент бичээд байвал би их баярлах болно. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.